За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 3 гал эмнэлгийн их орхон эмэгтэйчүүдийн эмч Золзой байна. Өнөөдөр та бүхэндээ жирэмсэн үед илрэх аюултай шинж тэмдгүүдийн талаар бяцхан мэдээлэл өгөхөөр бэлтлээ. Жирэмсний хугацаанаас хамаарат олон янзын аюултай шинж тэмдгүүд илэрч болдог. Жирэмсний хажуу орлоготой холбоотой артерийн даралт ихсэх шинж илэрдэг. За артерийн даралт ихсэх шинж нь ямар шинжүүдээр илэрдэг юм бэ гэхлээр толгой өвдөх, шилэн үзүү хөшөх, нүдэнд оч үзэгдэх, нүд бүрэлзэх, аюулгүй орчим өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. За эдгээр шинжүүд илэрх юм бол эмнэлэгт яралтай хандах шаардлагатай. Хоногийн шийсний гарц багасах буюу өдөрт 500 мл-с бага хэмжээтэй шийх юм бол шийсний гарц багаслаа гэж үзэж та эмнэлэгт хандаж болно. Мөн хүүхдийн хөдөлгөөн багасах, хүүхд хөдөлгөөнгүй болох юм бол мөн яралтай эмнэлэгт хандаарай. Жирэмсний хугацаанд бүтрээнээс цус гарах юм бол эмнэлэгт хандах шаардлагатай. За жирэмсний хугацаанд бүтрээнээс бол огт цус гарах ёсгүй. За жирэмсний эхний 3 сард бүтрээнээс цус гарах нь ураг зулбах, өсөлтгүй жирэмсэн, мөн умаан гаднах жирэмсэнтэй холбоотой байдаг. За жирэмсний дунд болон хожуу 3 сард бүтрэнээс цус гарах нь ихс төрүүлэлт болон ихс хохиролттой холбоотой гардаг яралтай шинж тэмдгүүд учраас эмнэлэгт бол яралтай хандаж үзүүлэх шаардлагатай шүү. Жирэмсний хажуу хордлого болон жирэмсэн үе тохиолдох бусад хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд хосууд маань жирэмслэхээс өмнө биеэ бэлдэх, мөн жирэмсний хяналтанд эрт орох, за жирэмсний хажуу хордлогын эрт илрүүлэхт эрт орох, мөн жирэмсэн үе тохиолдож болох эрсдэлт хүчин зүйлүүдээ мэдэх зэрэг нь бол цаашдын жирэмслэлтэнд ач холбогдолтой байдаг.